Дэлхийн хамгийн олон хүн амтай энэтхэгт баян ядуугийн хоорондын ялгаа төсөөлшгүй байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Саяхан энэтхэгт дэлхийн хамгийн тансаг өргөн болсон тухай цахим орчинд нэлээдгүй шүүгэн тарьсан. Энэтхэгийн Мумбай хотод хамгийн баян хүн гэгдэх Мукеш Амбаны хүүгийнхээ хуримд 3 хоногийн дотор 4.7 тэрбум доллар зарцуулсан байдаг. Хэсэг хэдий ч энэ хуримын үеэр маш их цахилгаан зарцуулж хотын иргэдийн цахилгааныг шавах. Зарим газруудад цахилгаан тасалдсан нь олон хүнийг дургүй бүргсэн. Энэхүү нүсэр том хуримнаас олж доод давхаргынхан бүтэн 3 өдрийн турш тог цахилгаангүй харанхуйд сууцгаас. Энэ нь энэтхэгийн дид бүтц ямар сул байгааг мөн баян ядуугийн ялгаа хэрхэн өргөжж байгааг харуулсан үйл явдал. Энэтхэгийн нийт хүн амынтоо хятадыг давж дэлхийн хамгийн олон хүн амтай уусгасан. Тиймдээ ч энэтхэгийн гэрлэлтийн тогтолцоо нийгмийн доод давхаргад байгаа эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа нь маш харамсалтай. Энэтхэг бол жил бүр хүчингийн хэрэг хамгийн их гардаг орн гэдгийг бид мэднэ. Зөвхөн 2022 онд бүртгэгдсэн статистик мэдээлэлээр бол нэг жилийн дотор 31 мянга гаруй хүчирхийлэл гарчээ. Хамгийн аимшигтай нь энэтхэгийн цагдаагийн газар мэдээлснээр хүчингийн хохирогчдын 90 гаруй хувь нь энэ хэргийг мэдээлэхгүй байхаар шийдсэн байдаг. Энд ашигласан мэдээлэл мэдгдлүүд бүгд энэтхэгийн өөрийнх нь статистик мэдээлэл учраас бодит байдал дээр илүү цочирдмоор байх болно гэж барууны хүний эрхийн байгууллагууд үзэж байна. Ийм нөхцөлд хохирогчдын цагдаад итгэх итгэл хэр байгааг төсөөлж болохоор хэр олон эмэгтэй хүчингийн гэмт хэргийн талаар мэдээлэх хүсэлтэй байгаа нь бүрч хэргэлзээтэй. Энэтхэг яагаад хүчингийн хэрэг байн гардаг улс болов? Энэ нь ядуурл болон шашны үзэл санаа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь бага багатай салшгүй холбоотой. Ирчүүд гэрлэхтэй сүйд бүсгүйн талд өндөр өн бүхий инж өгөх ёстой. Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажиллах ёстой бөгөөд энэтхэгийн гол ажиллах хүчийг тэд төлөөлдөг. Тиймээс энэтхэгт доод давхаргын ирчүүдийн хувьд гэрлэлт гэдэг маш эмзэг асуудлын нэг юм. Мөн энэ улсад охид эмэгтэйчүүдийг маш доогуур үнэлдэг ба тухайн гэр бүл төрсэн охин ирээдүйд маш их өртөө болдог. ЮНЕСКО болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн статистик мэдээгээр энэтхэгт жил бүр 12 сая эмэгтэй хүүхэд шинээр төрдгийн дор хаяж 500 мянган нэл хохин эмэгтэй болж төрснийхөө төлөө эхний жилдээ амиа алддаг гэсэн тооцоо гарчээ. Тэднийг усанд юуж алдаг тохиолдол маш түгээмэл аж. Эмэгтэйчүүд нь төрсэн цагаас эхлэн энэтхэгийн нийгэм уламжлалт соёлоос ялгуулан гадуурхагдж дарамт шахалтанд өртөж ирдэг. Гэр бүлд хүнд хүчээр ажил үүрхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл нэн түгээмэл байдаг бөгөөд эмэгтэйчүүд хадмуудаа хавжигдж үхэх нь илбэг байдаг байна. Зарим хоцрогдсон бүс нутгуудад бэрээ шатааж алах хэрцгий байдал газар авч байсныг галт тогооны осол гэдэг нэр томьёонд хүртэл оруулжээ. Энэтхэгийн Рajasthan зэрэг аслагдсан бүс нутгуудад хүүхдийн гэрлэх насны стандартыг бууруулж дөнгөж 10 настай олон тооны охтыг эцэг их нь гэрлүүлсэн байдаг. Энэтхэгийн ядуу бүс нутагт хүүхдийн гэрлэлтийн асуудал газар авч байгаа шалтгаан нь үндсэндээ эдийн засгийн тааруу байгаатай салшгүй холбоотой. Охиноо эрт гэрлүүлбэл өсгөж хүмүүжүүлэх зардлыг эрс багасгаж тэр хэрээр инжиг хүртэл ихсгэнэ. Энэтхэгт эцэг эхийн нүдэнд огт нь гэр бүлдээ дарамт болно гэж үздэг байна. Зарим гэр бүлүүд бага насны охтоо орон нутгийн сүм хийдүүдэд ариун эмэгтэйчүүд болгон илгээдэг. Хинду шашны ариун гэж нэрлэгддэг эмэгтэйчүүд нь бурханд үйлчилдэг эмэгтэйчүүд боловч үнэн хэрэгтээ тэд ахлах лам нар болон шашны ажилтнуудын таашаал авах сүмийн биеийн үнэлэгчд болдог байна. Гэр бүлийнх нь охтоо ариун сүмлөө илгээж их хэмжээний зардлаа хэмнэж чадсандаа л баяртай байдаг байна. Гэвч хизээч гэрлэхгүй гэж тангаргалсан эдгээр хөөрхий охтын хувьд тэднийг хөгчөрсөн хойнын сүмээс хөөж өрөвдөлтэй гудамжны амьдрал хүлээдэг. Бас нэгэн аимшигтай зүйл байдаг нь энэтхэгийн цөөн хідэн газар нутгийн иргэд саадын хэмээх оршуулгын зан үйл хийсээр байдаг бөгөөд өөрөөр хэлбэл гэрэлсэн хүн нь нас барсны дараа түүний ихнэр татвар эмсийг амьдаар нь хамт оршуулах шаардлагатай болдог. Зөвхөн эртний боолын нийгэмд л тохиолдох энэхүү аимшигт үйлдэлийг энэтхэгт 1987 он хүртэл албан ёсоор хуулиар хориглоогүй байсан юм. Колоничлолын үеэс тусгаар тогтносныхоо дараа нийгмийн хуваагдлын байдлаас олж энэтхэгийн засгийн газар үндсэн давхаргад тавих хяналт нь бараг байхгүй болсон байна. Хэдийгээр хуулиар хориглосон ч амьдаар нь буршлах энэхүү аимшигт зан үйл нь энэтхэгийн зарим аслагдсан бүс нутагт чимээгүйхэн явагдсаар. Эсвэргээрээ энэ улсад 5 тэрбум шахан мөртөгтэй хурим хийх тансаг амьдралаар амьдарч буй дэлхийд алдартай баячууд олон бий.
Гэвч асуудал нь энэ цөөхөн баячуудыг дэмжихийн тулд энэтхэгийн 1 тэрбум гаруй энгийн иргэд нэн ядуу тэр байтугай боолын нийгэм гэж хэлж болох тамийн орчинд амьдарч байгаа явдал юм. Энэтхэгийн ядуусын амьдралыг дэлхийд дээрх там гэж нэрлэхэд хэлсдэхгүй. Үндсэндээ энэ улсын нийгэм кастын буюу 4 давхаргаас тогтно. Энэхүү давхаргууд нь олон жилийн турш бэхжсэн тул энэтхэгчүүдийн ой тойнд бат сууж орчин үеийн энэтхэгтч эвдэрхээргүй суурьжээ. Харин эдгээр 4 давхаргад хамаарагддаггүй хамгийн ядуу хэсэг нь далитууд. Хүн амын 20 орчим хувийг эзэлдэг. Давхаргийнхныхаа хар ажлыг хийж үйлчилж амьд. Авах цалин нь амь зогоох төдий хийх ажил нь төрхөөсөө тодорхой байдаг тул хийдгээ хийж авахаа аваад л амьдрна. Жорлон ухдаг хүний гэр бүл төрсөнд бол бүх насаараа зөвхөн тэр ажиллаа хийн. Өөр ямар ч ажил хийхийг нийгэм нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийгмийн доод хэсэгт үрд хадагдсан эдгээр золгочүүдийг далитууд гэж нэрлэдэг. 1.4 тэрбум хүнтэй энэтхэг улсад 235 сая ядуу хүн байдаг нь энэхүү далитууд. 1930-аад оны үед далитууд эрхийнхээ төлөө тэмцэж зарим нэг дэвшлийг гаргаж чадсан. Өнөөдөр нийгмийн гарал үүслээр ялгуурлан гадуурхлыг үндсэн хуулиараа хориглосон ч ялгуурлан гадуурхалт байсаар. Харин ч эрх баригчид нь энэ байдлыг улам өөгшүүлдэг. Бусдыг нийгмийн байдал, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгуурлан гадуурхахыг гэмт хэрэг гэж хуулиар зохицуулдаг. Мумбай хот бол энэтхэгийн засаг захиргаа эдийн засгийн том төв Болливуудын их нутаг. Баян тансаг Америкийн нэгдсэн улсаар бол Лос Анжелес. Гэхдээ арай илүү гүнзгий өнгөйгөд үзвэл хотын гялцал төвөөс бохир заван ядуусын хороолт хүртэл маш ойрхон зай бий. Ер нь том хот гэхээрээ л шудраг бус бузар булаан хорогдох газар болж байдгийг энтхийн амьдрал утгаар нь батлна. Харин энтхийн Дахаравы бол бидний хэлдгээр ядуусын хороолол нийгэмдээ шаардлагадсан хамгийн доод давхаргийнхны хорогдох газар. Үүнд ямар ч хэтрүүлэг байхгүй гэдгийг дахин хэлье. Энтхийн 2 км хавтгай дөрвөлжин талбайд сая орчим далитууд амьдарч дээр хислэнчлэн нийгмийн дээд давхаргынхаа үйлчлэх үүргээг үүсдэг. Хуудас угааж арьс элдэж хог ялгаж үйлдвэрт ажиллана. Харин одоо энэтхэгийн үндсэн 4 кастыг товчхон танилцуулъя. Нэгдүгээр брахманууд. Брахманууд бол энэтхэгийн нийгмийн хамгийн дээд хэсэг. Эрдэмтэн багш төрийн албан хаагчгээд хамгийн чухал байр суурин дээр энэ кастийнхан байдаг. Феодализмын үед шүүгч хууль цаасны албыг залгуулах нь их байсан. 20 дугаар зуун болоход энэтхэгийн зарим мужид төрийн албаны 75%-ийг брахманууд бүрдүүлж байж. Нийт хүн амын 2-5%-ийг эзэлдэг. Брахманыг хөнөөлөө гэхэд бусад давхаргын хүн хөнөөснөөс илүү хүнд шийтгэл ногдуулдаг. Хоёр дахь кшатри. Брахманы дараа 2 дугаарт ирмэлэгддэг давхарга. Энэ давхаргын голцоо цэргийнхэн байх өгөөд дайм байлдааны цагт сүр хүч нөлөөгөөрөө брахмануудыг даван нийгмээ оройдог байна. Дайчны сэтгэл зүй, тэсвэр төвчээр, шулуун шудраг, өөртөө итгэлтэй байдал энэ давхаргынхны онцлог байх ёстой гэж үздэг. Инхийн цагт нийгэмд эзлэх байр суурь нь буурах чиглэлээ хууль сахиулах байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт удирдах албан тушаал хашна. Харин үүний дараа 3 дугаарт Ваша. Энэхүү давхарга бол хамгийн эрх чөлөөтэй давхарга гэж хэлж болно. Энэ давхаргынхан эрх чөлөөтэй. Хүссэн ажлаа эрхэлж амжилтанд хүрч болно. Харин үүний дараа Шудра. Эзэндээ ажиллаж цалингаа зохих ёсоор авдаг энэ ажилчид энэ давхаргыг бүрдүүлнэ. Үнэн ч шудраг зан хичээнгүй байдал энэ давхаргынхны туйлын зорилго байх ёстой гэж сургадаг. Үүнээс гадна шуудрачууд дотор нь ажилдаг ажлаас нь хамаарч хэдэн 10 хэсэг болгон хуваана. Жишээ нь Багдийн овгийнхан зөвхөн завчдын ажил хийн, харин Барха овгийнхан зөвхөн мужаа хийн. Харин Бахангийн хүмүүс зөвхөн хог түн гэх мэтчлэнгээр энэ ажилчин кастын бүлгийнхэн бүх доод түвшний ажлыг үе удмаараа дамнан хийх ажээ.